1:56 болж байна. 4 минутын дараа он гарлаа. Их юм тачаараа бор олчих годох юм. Йоо, тэгээ энэ бороо яг одоо наашлаад амар аянга цагч. Энэ дээрсэндээ баярлж байна уу гинэ. За хаагийн бүр цоо шинхэн өнгөтөх хөрхтэйгээр влогтой ирсэн байна. Тэгээ жоохон пэлт гэдэг байгаа юм шиг санагдаад байна. За хаасан Малайзад ирчээд нэг resort бид хэдийг урьлаа. Айгуу сонирхолтой. За тэгээд энэ болохоор яг бид хэдийн байсан газраас Дисарав гэдэг бич дээр ахгүй юу. Тэгээд Дисарав бичийн Lotus гэдэг ийм том resort юм байна. За тэгээд сая юунаасаа Residence-ээс бид хэд цаг 30 минут 40 минут явсан уу? Нилээ их явлаа. Тэгээд бүр зөндөө энэ чинь амар том хөдөө замаар л яваад л бас айгуу гоё сүрдэн байлаа. За тэгээд бид хэдийг юу ахгүй юу? Бичлэлцээд байсан нөө ингээд мессежээр ингээд чатаар бичлэлцээд мэйлэр бичлэлцэжсэн чи 3 унтлахны өрөө танд өгё гэд харна одоо 3 унтлахны өрөө гэхээр би зөв 3 орол гэж бодохгүй юу. Тэгсэн чинь бүр 3 тустай өрөө гэд баг шорсон чи бүр ингээд бид хэд бүр төөрхөр заяа. Тэгээ та хэдэд гоё рум тур хийж харуулъя. Бид хэд энд юу угаасаа Крисмсээр Дисарав бич дээр ирэхээр төлөвлөсөн байсан аахгүй юу. За тэгсэн чинь энд бид хэд ер нь бол 2 хоног 25 26 ингээ 2 өдөр хоног. Өнөөдөр болохоор маш гоё эмдтэйгаа юм байлээ. Аюу гоё юм солиотны үзүүлбэртэй байгаа юм байлээ. Тэгэнгүүт энэний үнэ нь болохоор трипээс харахаар сая байгаа гэсэхгүй сая төгрөг. Одоо өнөөдөр ч нөө өндөр үнэтэй бас өдөр нээж магадгүй сая төгрөг. Тэнгүүтээ тэр нь бол энэс жижигхэн өрөө байсан. Тэгвэл чи 3 унтлахны өрөөтэй гэхээр мэдээж бас бид хэдэд урьж байгаа болохоор хамгийн гоё өрөөгөө л өгсөн юм шиг байна. Та бүр ороод харуул шоконд орцгоо. За тэгээ бүгдд нь зул сарын баярын мэндийг хүргэе. Өнөөдөр ч гоё зул сарын мэнд. Тэгээд бид хэд яг апартментээс уйдаал ингээл бассейнаас аач утсан жоох ингээд хийц хөрцөөс ахгүй. Тэгээ өнөөдөр айгүй гоё одоо баярын өдөр шинэ газар ирлээ. Тэгээд татгшаа хамтдаа орцгоо. За ингээд ороод ирсэн чи хараа ийм том ингээд зочны өрөөний хэсэгтэй байна. Бүр ингээд том юм харсан чи гівгэн тайгуур шоконд орчих юм. За эндээ бол ийм гоё буудантай. Ийшээгээ мэдээж одоо юунд Малайзийн бүхэл буудлал ер нь resort-уудад ийм галтгооны хэсэг бол байд юм байна. За тэгээд та аль өрөөнөөс нэхлмээрээ сонго баруун уу зүүн үү? За зүүн талаас эхлэе хамгийн ойрхоноор нь. За 3 ариун цэврийн өрөө байсан. 3 ариун цэврийн өрөө гэж бодтоо. Энд ихний ариун цэврийн өрөө. За энд тэгсэн чи ийм 2 ор байна. 2 ор шүүгээтэй. Йоо, эко ямар гоё юм бэ. Өнөөдөр бас нэлээд халуун өдөр шүү. За тэгээд энэ resort-ийн бас давуу тал айгу олонтой. Усан парктай өөрөөсөө. Тэнгүүтээ за 2 дахь унтлахны өрөө. Йоо. За тэгээд энэчнээс ингээ харуултаараа. Ингээд гулсуурын ийм усан паркууд яваад байгаа хгүй 3 төрлийн бассейнтэй. Тэнгүүтээ далайн ийм тустай бич хэсэгтэй. Тэг айгүй хөөрх ийм нэг цогцлборлох газар юм байна. Ерөөсөө бас ингээд би сая эрэхтэй ингээд ийм буудал шиг л гэрч төсөөлчихсөн аахгүй. Тэгсэн чинь айгүй сонирхолтой те. Түг-түгээр сая жишээ нь амар олоолаа чихэж яваад ирж мэрж явах жишээ нэ. За ийшээ манай одоо хамгийн том унтлахын өрөөний хэсэг байна. Энэ өрөө бол бүр арай том хардаа. Бидэрт баг зөвөр ийм өрөө байхад хангалттай байхгүй ууг нь. Тэгсэн чинь баг хэдэн өрөө юм бэ нийт? 4 5 өрөө юм уу? Энд бол бид хэд бөөнд унтчихад бол хангалттай юм байна. Хөө би юм нүүр буддыг тойл хараагүй амар утсан ба шүү. Дандаа юм жижиг юм тэнгисээр байгаа. За одоо хэдүүлээ террас руу гарч үзцгээе. Цараа. За ийшээ харуул та. Йоо бүр ямар гоё юм бэ гэхдээ. Нэг тийм гоё шал өөр улсад ирсэн мэдрэмж төрөөдөх ягаад ч Малайз биш санагдаад байна надаа. Гэхдээ ерөн заяа энэ resort-од ирж амарч байгаа хүмүүсийн баг 90% нь нэтгэгчүүд байна. За бид хэд өглөө гэрээсээ нэг будаатай шүл идээд л гарсан. Аян замд амар өсцгөөсөн. Тийм болохоор одоо гарч хэдүүлээ гоё. Эндхийн хоол эсвэл эдний яс хоолыг идэж үзцгээе те. За ирээд аль хэдийн бид хэд 50% таа 9 хонсон байна заяа. Тэгэнгүүт ингээд Малайз ерөөсөө ингээд нэг цаанаас айгу таалагдаад Малайз улсын ингээд бас нөө бүр ингээд resort нь урьсан гэж бодохоор бүр ингээд өөрсөндөө хүртэл итгэхгүй байгаа байхгүй бүр амар ингээд сонирхолтой. За өнөөдөр хэдүүлээ бүр амар гоё ах юм шиг байна. За ChatGPT Google Translate хоёроход л би бол зөвөр англи хэлийг уйрааж өндөө. За тэгээд юу бид хэд сайн нөө бүртгэлээ хэлчихсэн чинь менежер надтай ирж уулзсан ингээд сайн нуу солоо гэл ингээд битээр сайн бах юм яриаггүй л дээ. Тэгээд сайн ингээд нааг өрөөндөө орж ирээд ингээд орой олоо яах вэ гэхээр би бицаахгүй бид хэд нөө оройн Крисмсийн бүбэ таланд норё гэдгсэн чинь хүний нөгөө нэг за 100,000 төгрөг
том нэг хүний хүүхэд болохоор 50,000 төгрөг гэсэн. Тэгсэн чинь таадаг би ингээ удирдлагын зүгээс өнгөө оруулъя. Таад манай өрөөрж бүфет таланда ороорой гэн. Юу болоод ах юм бэ? Энд чи малай зорн дээр чи ямар ч мөнгө төлөхгүй байгаад ах ямар санаа зовмор юм бэ? За би тэгэд за манай та сайн хараад ороо заяа. Lotus Desaro Beach Resort Spa гэж байгаа. За эдний одоо би тэгэд Солонгос бол яг эдний өөрийнх нь хоолны газар нэрсэн байна. Энд бол жинхэнэ яг beach стил мэдрэгдэж байна. Яг ингээд далайн эрэг харангаа. Тэгээд цаашаа яг өөрсдийн далайн эрэгтэй юм байлээ. Тэгээд энд одоо өнөөдөр хүүхэд харах болтдог болоо. Гэтэ ер нь бол энд чи айгу тайван штэ бүх юм 10 гээд дуусчдаг. Тэгээд хоол мол бүх юм хүмүүс айгу их энд чи нөгөө нэг алкогол үнэтэй байдаг. Тэгэхэд хүмүүс амар их алкоголтой суугаадах юм. За би тэгэхэд чи орой өгөн буфетэнд орох гэж байгаа хүмүүсийн тэгсэн. Хагийн уруу татсараа нэг кол авчих 3 бол авчих юм яа надаа. За тэгээд би тэгэд юу авлаа? Жантайгом аваад, бибимбап аваад тэгээд нэг chicken biryani гэдэг нэг юм авсан. За энэ хараа юу ахгүй юу? Литр 800-ийн watermelon шүүс. Энд юу нэг ингээд дандаа цамхагаар байд юм байна. Пивч цамхаг те. Пивигаас авал багцаар нав гэдэг ингээд юу нь бол бүх юм ингээд цамхагаар байд юм байна. Гэтэ яасан гоё харагдаж байна. That's twice. За би тэдэн захиалсан энэ бол одоо нөгөө намасте гэдэг хоол шиг нэтгэл хоол юм байна шүү дээ. Тийм. За тэгвэл бибимбап, жажамян, жантайгом ирсэн байна. За тэгээд Хоолндоо орохоос өмнө бид нэг аим гоё нэг пул орлоо. Тэд нар энэ аим гоё том. Энэ тий бас тэндээс үсэрч олд юм байна. за би тэгэхэд сая бич дээр байж байгаа хоолоо шингээгээд 8 цаг 10 минут хүртэл бассейнд ороод энэ тийм бассейн юу байд юм бэ? 8 цаг таачд юм байна. Манай бассейн чи 10-аас хаад шүү дээ. Та нар мэднэ. За би тэгэхэд буфетэндээ ороод ирцгээлээ. Тэгээд орой ол яг одоо цаг 30 минут үлдсэн байгаа мó. Энэ нэг харуулахгүй болохгүй амар хөөрхөн сэтгэл гаргаад би тэдийг самуу хүнгээд ийм том ширээ бидээ нэрийг маань бичээд хадгалсан байсан байна. За эрхэс энэ дундаа угаа завгүй байна. Өвсглийн дуртай өгөрцгийг авчихсан те. За тэгээ зөндөө бол амттай бол байлээ. Ийшээ ингээд хатах юм бол нугаас дахиа гахаа юм байдгүй хаа. За энэ далайн амтан баг шиг байна. За энд ийм шорлог байна. За энд болохоор ийм шинэ ногооны салаад, энд хүмүүс юм шиг ах юм. Зайдас. За би тэдийг өглөө бас эндээ нөө өглөөний буфет хоолоо идэх юм байлээ. За ийшээ жоохон амтны хэсэг хаа. За попкорн chicken гэдэг л хаан чинь тий. За сайхан хоол энэ хэсгийг бас харуулчих. Бас энэ юу ажинда тий. Хүмүүс гоё дайлжинда буцаагаад гоё юм бичлэг хийж өгөх болохгүй шүү дээ. Оо вау. Ийм гоё халуун дотноор дайсан Lotus Desaro-гийнхандаа маш их баярлалаа. Яасан ч хөөх юм дээ. Бүр айгүй гоё нэрээ сэтгэл гаргаж байгаа нь мэдрэгдээд байна. Вау, ийм хүргэн жимстэй. Яа. Сонирхоод юм. Вау, наа чи юу вэ? Хүнсний өчмөлөө. За би эхний тавгаар дуусчлаа. Уг нь бас жим барих төлөвлөгөөтэй байгаа. Нэмхүү яах вэ? Гайхаад шүү. Нэмж болохгүй яараа. Яах вэ? Маргааш өглөөний буфет бас амар гоё явах болов гэсэн бодолтой. Яг энэ ресторанд өглөөний цаг авах юм лээ. Эхээс яг бүр унтах гад нойр мөглөд ахаар нууц үзүүлээд тэгээ унтчихаар нөө хоол идэхгүй байх гад болгүй. Тэгэхээр ямар ч байсан ширүүн байдгаж байгаа хоолыг өгчлөө. Тэгээ одоо гоё 10 цагаас би тэгэд гоё солиотны шоугаа үзчихээ. Тэгээд ерөн сайхан амарчхаандаа. Тэгээ апартментэд нөө барьсаар орой нөгөө байнгын нөө бас нөгөө нэг орчингоо харсараа уудсан байсан чи өнөөдөр ингээд амар их хүмүүс ингээд нэг ягаад ч юм нэг юм шал өөр орчинд ирсэн юм шиг зүгээр би яг үнийг гэхэд энд ирсэн чи дахиад нэг өөр оронд ирсэн юм шиг санагдаад байх юм. Малайзад биш. Гайхмаар байгаа. Тэг ингээд бүр аюу одоо ингээд яг энэхүү хүмүүс ингээд би ингээд бас нэг ингээд бодоход энэхүү хүмүүсийг ийм олноор нэгэн зэрэг харж байгаагүй юм байна. Яг ингээд энэхэвд очсон юм шиг тэ нэг бодлоо. За тэгээ нөгөө Крисмсийн орой болохоор нөгөө хүн болгонд ийм хөөрхөн ийм бэлэг бэлгсэн. Тийм маск тэнгуүтэй ийм жижигхэн сайлууд үлээдэг шүгэл мүгэл манай эдийн дуртай амьдар байна. Тэгээ бүр үнхээр
Яг ингээд энэ Малайзийн төв рүүгээ гэхээс илүүтэй яг энэ одоо зах руугаа илүү хүмүүс айгүй гоё найрсаг байд юм байна. За энэ жимсийг юусаа айгаад идэж чадахгүйсэн аахгүй юу? Гэсэн энд ингээд байж гэн. Тэгэхээр одоо айх шаардлагагүй нэг идээд үзчих юм уу? Амт нь ямар бол бас их сонирхолтой тий. За хот айдаг гараад ирсэн энд ийм хүүхэн Крисмсийн үйл ажиллагаа болсон. Хоёр зоос 12 рингетээр авлаа. Тэгээд нэг зоосороо ингээд тоглолт юм байна. Тэгээ оноо авал эндээс нь point өгөөд үүднээс чихмэл тоглоом авд юм байна. Бас хөөрхөн сэтгэцсэн. За амжилт. Эш. Жохо муу байсан юм шүү. You are winner гэж штэ. Оо, ялсан гэж штэ. Энэгээр яах юм бол энийг яхаа асуу. Тэнд өгөх юм шиг. Энд дээрс 2 руу авч ирэх гэсэн. За яв. Тийшээ л өгөх юм шиг шүү бодвол. Хаачих яа одоо. Баярлахгүй яа дээ. Чи баярлахгүй юм уу? Энд дээрсэндээ баярлж гэнэ үгэнэ. Ер нь бол апартментэд цаг өнгөрүүлсэн бол энэ шиг гоё цаг өнгөрөхгүй шүү дээ. Ийм гоё ирэх чөлөөтэй те. Ийм олон хүмүүстэй буужигнаад яг жинхэнэ баярын уур амьсгал бол энд л байна. Яалтчгүй. Хэзээ дуусах юм бэ? 10 цагт дуусна. За амжилт. Сайн харж аваад тайван. За доошоо. За одоо очиод наадахаараа юу авах нь миний хөө харцгаая. Тэр үүдэнд юм өгд юм байсан. Юу өгөх бол 12 рингеттэй таарсан юм аав шүү. Жигмэл авлаа. Нас хөргөн хоосонгоо л энэ тий хөргөн. Болчих шүү дээ. Энэ хоёроо ахихгүй. Галуу нүр юм шүү. Take my time and talk my shit till I'm over it. Ooh, if you don't want the heat, you should act right. I'll be talking about you in a past time when you say. За шүний минь манайхаа сая гадаачин Christmas гэж салют тетер будаад бүр үнэхээр бөө юм боллоо. За тэгээ өдөр орж ирэхдээ нөгөө нэг хоолнд орох гэж яарад бас далайн эрг рүү очих гэж яарад ингээд нэг жоохон хальт мөлт биччих шиг болсон байхгүй юу. Тэглээч бас жоохон өнгө муутай бичсэн байж магадгүй гэж бодлоо. Яагаад гэвэл дөнгөж сая орж ирээд ингээд бүх өрөөнүүдийнхаа гэрлийг асаасан чинь бүр ямар гоё тийм юм нэг гоё тийм тайван амар гэсэн мэдрэмж өгөөд байгаа. За тэгээ хэдүүлээ юу байна? Угаасаа энэ resort-д юу асан юм бэ? 1 хоног бол багдах байсан юм байна. Тэгээ яаж 2 хоногоор бас тэ ирсэн бүр тэрэндээ айгу баярлж байна. Тэгэнгүүтээ маргааш хэдүүлээ өглөөний хоол саяны орсон хоолны газар бас хэдэн тэндээ бүфет юм байлээ. Тэгээ өглөөний цай нь болохоор 7:30-аас 10:30 хүртлээсэн. Тэгээ маргааш хэдүүлээ энэ бас resort-ны нэг давуу тал нь өөрөөсөө усан парктай юм билээ. Өөрөөсөө усан парктай болохоор ч парк тэнгүүтээ 3 өөр төрлийн пул байгаа. Тэгээ 3 өөр төрлийн бассейнд нь орж үзье, усан парк руу нөрөө, далайн эрэг дээр очиж далай чумбацгаая. Тэгээ маргааш хийх юм бас зөндөө их байна. Ер нь ингээд энэ бүр яг ингээд ёо зочихгүй шаараа гарчлаа шүү. Ёо хотхныг тэр чигт нь resort болгоцсон. Нэг надаа ингээд айгу өмнөхөө муулах гэдэг юм л да жоохон муухай гэхдээ надад бүр хамгийн гоёгаа юм өмнөх одоо апартмент маань бэлтаа байсан ахгүй шална. Тэг ингээд алхахаар ингээд цагаан өнгөтэй болохоор ингээ хог мог наалтай айгу хэцүү гэсэн чинь ингээд паркет ямар гоё тухтаг би өнөөдөр мэдэрч байна төхөө. Бараг би паркетын дээр унтсан ч чадгаар байна. Паркет ястай гоё тухтай байна. За тэгээ бид хэдэд чи 3 унтлахны өрөө байгаа. 3 унтлахны өрөөнөөс нэг өрөө яалтчгүй илүү гараад байна. Хээрж унтах бай. Хагийн болохоор ингээ гэсэн. Тэр унтлахны өрөөг ингээ хоосоо орхихоор хайран байна. 2 цагийнтэй унтаад 2 цаг тийш яваад ингээ сэлгээдэй гэсэн. Тэгээ бид хэд ямар ч зэ өнөөдөртөө энд ирэхээс би тэмүүтэ энд их шиглэн хаагийн хоёр унтаад тэмүүгөө өнөөдөр гав ганцаараа унтаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх юм баха. Дандаа их шиглэнтэй унтдаг аахгүй. Тэгээ өнөөдөр их шиглэнгүү унтна гэсэн заадагч. За тэгээ бид хэдэн Дисаро гэд бич дээр ирчихсэн байгаа. Тэгээ та хэд маань бас магадгүй энэ бич дээр ирэх юм бол энэ Lotus гэд resort-ыг сонгуул бас хөөрх юм бэ. За тэгээ өнөөдөр бид хэдэн энд хүргээд амарлаа. За өглөөний минь
Одоо 10 цаг болж байна. 10:30-аас өглөөний цайна тусна. Тэгээд өчигдрийнхөө буфетэнд гэсэн чинь нэг Крисмсийн өглөө болохоор яалтчгүй хүн айгүй ихтэй болохоор бүр том буфетэндээ эдний өглөөний цайна өнөөдөр үргэлжилж явах шиг байна. За хараа ийм том яг 70 харуuцтай. Энийний суудал нь бол баг өчигдрийн юунаас бүр хэд дахь хийх юм бэ? Амар хөт юм шүү. За буфет тоолно. Өглөөнийх мэдээж арай хөнгөн юмнар агаах. Улаах, жимс, цай. За манай ташицх нь жуус. Гэтэ бараг 1 2 3 4 5 9 юм шүү. За гой 70 харж суухаар шийдсэн бол та. За тэгээ өнөөдрөөс зөндөө олон юм хийцгээ нээдүүлээ гоё. 70 хэрэг дээр гамчин 70-ын даруул цаваар явах. За зарим газраас өглөөний хоолнд идэх юм олддгоо штэ. Тэгсэн би тэдэд бол өнөөдөр энэ газраас идэх хоол бүр хангалттай хоолтлоо. Тэгээд энд бол одоо ер нь ингээ бүх төрлийн юм байна. За тэгэл өглөөний цай, бин, тэгэл мах, гомон, тэгэл бүх юм байна. За тэгээ сайхан боллоо. За энд хэлжсэнчлэн 3 бассейн байгаа гэсэн. Би тэгэд 2 дахь дээр нэрсэн байна. 2 дахь нь айгүй гоё давуу талтай. За ямар давуу талтай вэ гэвэл одоо усан парк хэсэгтэй гэх юм уу. Гэтэ мэдээж бүр том биш, жижигхэн. За энийг харуулъя. Цараа энийг хардаа. Хүүхдийн усан парк нь ийм хөөрхөн. За тэгээ эндээ ийм том бас гусураар ингэж явдсан байлээ. Яа, бүр зөв хүүхдүүд эндээс бараг цагийн өмнө орсон гарч ирдгүй. Энэ араа ингээ гусууртай, тэнгуүтэй энд хөөрх юм шүршүртэй, тэнгуүтэй тэр мөөгөн ус шүршигчтэй. За тийшээ болохоор хардаа. Манай хоёр тэнд гүйж штэ. Гэ усан ориглоор шиг хэсэгтэй. За тэр дээр болохоор коконут агааз тэр коконут доош асгард юм байлээ. Тэгээ энд хүүхдүүд гулсаж ирдэг. За тэгээ энд ингээ хөргийг хянаад ээжд юм байлээ. За ийшээ болохоор яг үндсэн бассейн явж гэн 2 дахь бассейн гэвэл тэндээ бас амар хөөрхөн дээрээсээ юм нэг хүрхрээ шиг юм таагаад. За тэгээ ийм хөөрхөн том бассейн байна. Эндээ бас ингээ суудаг хэсэгтэй, гоё зүлэгтэй. За тийшээгээ бас хоолны газар ах шиг байна. Оо гоё тоглосон уу? За тэгээд энд чинь нөгөө нэг би өмнө нь ярьжсэн ер нь бол шашнаасаа холбогдлолтойгоор яг ингээд бусад ингээд бичүүд ингээд одоо пул дээр ч юм уу хүмүүс ингээд пи уугаал ингээд чилрээ суудаг бол энд бол тэгдэггүй. Яг нэг шашны нөөрөө алкогол хориотой. Тэгэхээр энд яг пул дээр бол ууж болохгүй. 70 хэрэг дээр бол яг зардаг тусгай зөвшөөрөлтэй газрууд байд юм лээ. Тэнд болно. За тэгээд энд болохоор бас хоол идэж болохгүй. Ер нь энэ хэсэг зүгээр л усанд орхол зориулттай газар. За тэгээ манай энэ Lotus Desaro Beach Resort маань ийм хөөрхөн ер нь бол дотроо бүр ийм хөөрхөн байд юм байна. Одоо ингээл ийшээ ингээ харангуут дүүрэн ингээ дахиад буудлууд ийшээ ингээ харангуут бас дахиад бөөн дүүрэн буудлоо. Тэгээ дотроос пентхаусууд байд юм байлээ. 2 давхар дуплекс гэсэн. Тэгээ зөндөө том юм байна. Дараагийн одоо хэдүүлээ дараагийн 3 дахь бассейн руу н очиж үзцгээе. За тэр энийг хардаа энд ингээд юм идэж болохгүй, алкогол ууж болохгүй, тамхи татаж болохгүй гэж байна. За энэ бассейны хамгийн хөөрхөн нь бол энэ байна. Яг эндээ юм хөөрхөн хүрхрээтэй болохоор хүмүүст маш гоё зугаатай. За тэр цаашаа юу вэ хэдүүл авчиж үзцгээе. Би өнөөдөр уг нь нарны тост үргэсэн. Гэхдээ л энд бүр маш халуун байна. Нарны тост тэгээд ус руу орчхоор юу ачд юм бэ наа. Арилжаад ах шиг байна. Энд ингээд нэг нарын шаардлага хэсэг нь яасан хөөрхөн те гэр бүлээрээ хөвтөж болд юм байна. Ийшээ болохоор хараа ингээд юу авч болдог алчуураа ингээд шууд буудлынхаа картыг үзүүлээд хэдийг авах шууд сонгоод хэлээд авчтай юм байлээ. За тийшээ бургер штий. Би тэд өдрийн хоол идэх гэдэг. Энд хажуудалд нэг Hard Rock гэдэг resort байгаа. Тэнд очиж өдрийн хоол идэх юм уу гэж бодож байсан. Энд бас бургер байгаа юм байна. За наггетс тэр эндээс юм авчт юм уу? Ийшээ ингээ хөрхөн бүх юмаа зарч идэм билээ. Айгу боломжийн үнэтэй юм билээ. За бүр бассейн, усан сэлэлт гээл энэ аваар явж итл ядраад. Тэгээ бас энэ хавийнхаа хоолны газруудыг хоолноос нь уйдаад би тэд бөөндөө саввай захиалчлаа. Тэгээд бас захиалах гэж бөө юм болсон. Яасан ч их сонголттой. Бүр баахан дээр нэг гэж. За хаагийг нэг американо авсан те. За тэгээд 6 инчээр авсан байна. Нэг wrap 2 сент гэж авсан байна. Future like a psychic. Baby you gon' end up right in my bed. Chemistry is science. I could play it cool but I be lying. I'll read you like a sign.
өнөөдөр айгүй гоё хийцтэй байхаар гарч ирлээ. Нар буугаал, тэнгуут нь гоё пентбол тоглоё гэсэн зорилготой үг нь гарч ирлээ. Тэгсэн боловч гурвуулхнаа буудалцах боломжгүй гинэ. Хамгийн доотлоо 8 хүн байх хэвээр. Тэгээс 6-аас хаачдаг хаацсан байна. Тэгэхээр заас зүгээр яаж явах вэ? Гольф тоглоё гэж шийдээд. Тэгээ гольф нэг цаг нь нэг том хүн нэг хүүхдийн 59-ээр ингээд бол. Монгол мөнгөөр 50,000 гэсэн үг тийм. Тэгээд 2 хүний гэсэн үг. За тэгээ ийшээ гольфын талбаанаас нь. Гэтэ бас хөөрхөн штэ амьдралдаа анхуд бас гольф тоглолч тий. Энд бол одоо тэг хийх юм олонтэй мөнгө саах газар ч ихтэй гэх юм байна. Гараад нэг юм ийж гингүүдээс хөөрхөн мөнгөөр агаад байгаа байхгүй. Тэгээ бид одоо энд чинь гэхдээ айгүй олон юм байгаа. Дартс шидэх, тэгээ буудлах тий. Тэнгүүдээ пентбол, гольф гэд. Тэгээд хамгийн сонирхолтой санагдсан гольф болохоор за гольф тоглоё гэл явцгааж байна. Энд тэгээ холын зай, ойрын зай, бартат гэд төрөл бүр байгаа юм байна шүү дээ. Тэгээ нэг цаг тоглохоор ч гоё юм байна. За тэгээ өнөөдөр бид хэд юу яах гэж байгаа? Энд ингээд өчтөр орой ол идсэн, өдрийн ол идсэн тэгээ тийм юм чи хэдүүлээ хажуудлын өөр ресортод очиж хоол идэ гэж шийдсэн. Тэгэд 2-3 ресорт байгаа. Ананта гэд нэг байгаа. Тэгэнгүүтээ Hard Rock гэдэг. Тэгээ Hard Rock руу явцгаая гэж шийдсэн байгаа. За бид хэдий өнөөдрийн Desaro Beach дээр хамгийн сүүлчийн өдөр тэгэхээр бас гоё дурсамж дүрэн өнгөрүүлэх хэрэгтэй байна. Одоо ингээд хараа. Энэ нь жишээ нь Бартаагүй зам байгаа хгүй. Тэр Бартаа зам энэ арай урт зам. Ингээл өөр байгаа. Яна манаха сая Тэмүүгийг бассейн руу явуулаад гадаа тоглолцоо гэлсэн байсан чинь гадаа бүр амар бороо орж ин заяа. Энд дэрснээс хойш ингэж бороо орсон үе анх удаа ийш хардаа юу ч харагдахгүй. Йоо, тэгээ энэ бороо яг одоо наашлаад амар аянга цагч ирж ийн гэж боддоо. Амар юм би. Тэг хүн манайхаа айж орилол энэ гэхдээ бороо нь ямар сүртэй орд юм. Бараг тэнгэр буугаад ирж байгаа юм шиг. Яа, би тэгээ дог нь доошо буугаад сая угаалга гэдэр хийгээд бодож ирсэхгүй. Угаалга хийгээд бассейнд орцгоогоод тэгээ ирсэн. Одоо энэ бороог өнгөрөөчл гарцгаахаас яа, аялалд ирсэн. Таргалж маргалаж байгаа эвгүүцсэн биш үү? Тэнгүү гадаасаа гоё тоглосноо. Хэдүүлээ бороо намдаа чи гарцгаая те. Энэ нараа нүүрэндээ палмастраар зурсан. Энэ эвгүй байна. Вау гэдэг те. Энд гэхдээ бороо ингэж орно гэж юу исэн юм бэ? Амар бороо орж штэ. Энэ зүгээр шүршүүр татгаад байгаа юм шиг. Шүршүүр асаадсан юм шиг. Сав сарл бүр юу ч харагдахгүй. Ийшээ харах юм бол бүр юу ч харагдахгүй заяа. Би нэг шүнс ирсэн байхгүй хараа. Тэгэхэд яг ингэж цонхороо хальт харсан чинь ингэ сав сарлцсан. Гайхаад жисэн. Тэгсэн яг ийм юм л болсон юм байна л та. Йоо, гэхдээ ингэж өдөр болгоо оруулах ёстой жинхэнэ гониг. Оо ёо, ээжчих гэж. Амар хавчээ. Бүр амар хавчээ жинхнээс юм. Гадаагаар бол нэг бөхчм саавандаа юм шиг бороо юм шүү. Тийм. Тэгээ бүр яг ингэ шалбт норох бороо юм тхүү. Бүр яг ингэ нөө шүршүүр дээрээс асгацсан юм шиг. Нэг гарч үзэх үү? Хайгаад байна лаа. За хааги бүр цоо шинхэн өнгөтөх хөрхтэйгээр влогтой ирсэн байна. Юу н өөрчлөгдсөн байна? Манайхан таагаарай. Гэтэ бүр айгуусан заяа. Хаа байсан 2 жилийн турш ургуулсан үсээ Малайзад ирээд бараг 20-30 минутанд шийдээд багасгацсан. Гэхдээ урт ус айгүй юм нэг айгүй эзлэхүүн томтой харагдалт гэсэн юм заяа. Одоо ингээ харсан чи амар жижигхэн толгойтой болсон санагдав. Гэхдээ айгүй гоё харагдчихэв. За тэгээд өнөөдөр бас нэг юм болсон. Юу болсон бэ гэсэн чинь би уг нь ингээд джинс өмсөөд цагаан бодолт өмссөн аахгүй юу? Гэсэн чи бүгдээрээ намайг дөрөөчих юм. Чи одоо Тэмүүгээ ингээд бас цагаан бодолт. Хаагигаас ардаа энэ ч одоо яг юу болоод байгаа юм бэ? Энийг дөрөөч ба. Намайг дөрөөсөн баха. Хин дөрөөсөн? Аавыг яг штэ ор муухай. Малайзаас явхад ер нь 48 цаг болцсон байна. Тэгээ өнөөдөр бид хэд юу яасан? Нэг цоошин молд ороод ирсэн байна. Тэгээ энд гоё шопинг хийцгэн. Тэгээ бид хэд ер нь гоё цагаан өнгөрж игдэрсэн юм байна. За энд нэг амар компани босс явж байгаа шүү. Компани босс. Вау, яха. Оо, уртай шүү. За. Моотор хийцгөө. За хийцгээе. Сүүлчи бол. Окей. Go. За шинэ бид хэдийн сүүлчийн зорж ирсэн шопинг моллтой ирсэн. Тэгээ хамгийн түрүүнд бид хэд өглөөний цай идээгүй. Тэгээд шууд хоолнд орж нэг шиглэн хараа. Ийм гоё. Хүүхдийн сет нэг хүүхдийн байл тий. Хүүхдийн сет авсан. Японы газар орж ирээд. Сүшээ ирчихлээ тий. За тэгээд хааги болохоор гуйдон гэдэг ийм хөө. Тэмүүгээ болохоор ганцхан сүшээ авсан. Би болохоор бас гоймаа авсан. Тэгээд ирэхэс тэнд идэж байна. За миний явтаа та арай.
Малайзраас явлаа гэсэн чинь нэг санах юм шиг санагдаад их яах вэ? Маргааш одоо 1 хоног. Нэг л яммааргүй санагдаад. 14 хоног биш үү? Ямар хоног юм бэ? Тэмүүгээ ганцаархнаас өшөө захиалсан. Би амсан шүү. Зоолоо. Тэмүүгээ явахгүй Малайз үлдээ гэж байна. Тэмүүгээ нэрээ жоохон Малайзд амьдарчмаар байна л гэдэг. Хоног лээ. Дахиад 1 сар байна. Энэ арай юу? За сайхан олцоогоорой. Энэс амттай олны газар байна. За яг ингэж захиалахад 160 рингет тусаа. Айгуу болсон. Дажгүй. За том хоёроо тоглоомын төв төгчлөө. Ирэхэс унтчлаа. Одоо уг нь яг шопинг кий гэж надад уг нь цаг бүрдүүлж өгöd байгаа байхгүй юу. Тэгээ жоохон пэлт гэдэг байгаа юм шиг санагдаад байна. Ягаад ч юм нэг л соноо амжихгүй юм шиг сквал бүр ядраад ч байгаа юм шиг. Энд ирснээс хойш ер нь айгу малайзчууд их юм спортлог хувц ихтэй юм шиг санагдсан надаа. Тэгээ ер нь яг ингээд яг гिचхээр хувцснаар айгу жоохон цөөхөнтэй тэгэл бас юм авахгүй явчихаар айгу хайран санагдаад тэгээ өнөөдөр бүр занж байгаа за арайчтай хоёлаа заавал шопинг хийцгээе гэсэн хийшүү юм аавь шүү заяа. Яг ингээд аутлет орсон ч том супермаркет орсон ч бүх газар байж гэн. Тэнгүүтээ хамгийн гол нь бүх газараа давтагдахгүй хувцс нартай байдаг нь айгу таалагдлаа. Миний подолкос эднийх аахгүй. Тэгээ өнөөдрөөс баг 8 9 юм авчлаа. Тэгээ бас нөө энэ тэнд харагдаагүй юм харагдаад одоо ер нь бол H&M л гэсэн үг юм уу та? Тийм падин гэж байна. Энэ бол бүр үнэхээр гоё дэлгүүр. Би дараа Малайзд ирэхээр заавал эндээс дахин юм авах болно. За одоо ингээд бит хоёрын ирэхэс сэрээд дэлгүүр хэсэх жоохон цаг хомслогдсон л гэсэн үг л дээ. За маргааш шинэ он гарлаа. Яа, тэгтээ амар гоё. Нөө Монголд байхаар ингээд догтлоод яарад байдаг аахгүй. Энд бол нэг амар дихгүй юм. 2025 оныг маш гоё үр бүтээлтэй өнгөрүүллээ. За түрүүний орж ирээ гэсэн дэлгүүрээс Хаги подолк аваад ирэхэс нэг юм хослол аваад 4 хос. Их шиглэнд ийм хөрхэн стичтэй хослол авсан. Энэстэй хөрхэн мааз. Энэ нас нь 4-өөс 6. Энийхэн ч үгүй 4-өөс 5. Энийхэн ч одоо яг 4 үрж юм чи. Энэ хараа энэ цэцэрлэгтэн өмсөх ийм хөрхэн 5 чиг авсан байхгүй. Энтэй ижилсүүлээд стич авсан. Стич ч одоо од болж байгаа зү ер нь. Сая малгай авах гэж Хагийн өмсөх хөлрөл болохгүй. Энд ч халуун байгаа гэ би нэг ноос хөрхэн стичтэй малгайс юм чих мэхтэй. Тэгсэн авсангүй. Энэ дэлгүүр 10-аас 6. Надаа юм болцсонгүй. Хүүхдүүдэд юм байла. За өнөөдөр чинь гэрээ марцсан гисрүүд болцоолоо гэдэг шиг юу вэ? Бараг 12 цагийн дараа харих гэдэг нь одоо цагид болж байна. 11 14 болж шít 23 25 болчлоо шít. Юу вэ? Нэг хүмүүс 12 өнгөрөөд 31-нд орцгоо идэх үү гэрлөөгөө. Тэгээ яг харих гэсэн чинь би тэдээ хоол идсэн газрын замын эсрэг талд ийм хөөрхөн парк байгаад их юм. Тэгээ орчиг гэсэн чинь өнөөдөр би тэгэхэд бас арай ядарчжээ. Бас арай ядарсан юм байна. Манай хоёр ч Baby Shark-д тоглоод Тэмүүг болохоор тэрүүгээр амар гоё нэг тоглоом дээр тоглоцсон тий. Тийм байна. Энэ парк гэхдээ амар гоё парк байна тий. Маргааш яг ирж тоглоно шүү гэж надаас энэ ам аваал энэ орноо. Хамгийн өргөн нь Малайзад заа юу яадаг аахгүй юу? 10 цаг маг гэж хоолны газрууд нь хаачдаг. Тэгсэн чи энэ парк шөнийн 2 хүртэл ажилладаг гэж байна. Гоё нөө. Энэ амьдрахад нэг их юм тачаар бор болчих гэдэг юм. Боолаад үү? Ядаж нэг сар л яхад болно. Нэг сар ахдаг болчихно. Гоё юм гэхдээ. Юу гоё? Юу гоё ингэж байсан. Тэгээд тоглоомын лавлаа тэгээд өөр хоолны газар гоё өөр ямар чамаагүй юм бэ. За машинч харин ямар чамаагүй газар л муухай. Өсвөл алин чийсэн ямар машин гоё. Тэгвэл мод ямар чамаагүй гоё. Аим гоё юм бэ. Тэгтээ миний утнууд гоё болох. Ээж аавнууд надад хоол өгж байгаа. Тэгээ надад хоолунд өгж байгаа. Тэгээд өөрөө өглөөний тэ өгж байгаа. Бүх юм өгж байгаа юм болохоор гоё нөө. За ёо бараг шүлэг уурчгүй. Яруу наргийн бурхан янжил ам шиг л уншлаа. Та нар ойлгосноо. За би тэгээд энд яриа магадгүй муу сонсогдож магадгүй. Гэхдээ шинэ жилийн 12 сарын 31-ний өдөр апартменттэй пулд орж байгаад амарч яжгаад тэнгүүтээ нэг гоё буудлын буфетэд орж орсон. Тэгээ нөө нэг энгийн хоолны газрын буфет нь ингээд бэлцэн багтайсан. Тэнгүүт буудлын амар гоё буфетэнд ороод кек мек бүх юм идцгээгээд хүссэн бүх юм идээд тэгээд гараад ирэнгүүтээ харихаар нэг л жоохон уйдгартай санагдаа болдгоо. Тэгэхээр би тэд юу яхаар болохоор ийм одоо эдийнхэн ч уудгүй гэж ч уудаг
амар исэн юм шүү дээ. Энд ирж амар их ууц хүмүүс харлаа. Тэгээ энд бид нэр бондоо яг он гарахыг хүлээгээд одоо 11:56 болж байна. 4 минутын дараа он гарлаа. Тэгээд энд онгоо гаргаж чад би тэгэхэд апартмент руу яваад маргааш Сингапур руу явлаа. Тэгээд Малайз бабай жоохор гонигтай баяртай гэж энэ гэхдээ гоё наа. Two separate time zones.